Сено Дебравен миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр нэгэн жүжигчний лайв видеог хамтдаа үзэнгээ реакшн хийгээд явцгаая. За шөнийн мэнд гэхгүй одоо идэлж байна. 1 цаг болж байна. За өнөөдөр манай ажлынхан манай гэрийн шинэ байранд зориулаад бидэд housewarming хийгээд манай гэрт зочлоод тэгээ саяхан явлаа. Тэгээ орой жонгоо ерөөсөө уцаа үзэж амжаагүй байж байгаа. Сая явсныхан дараа хайлт Facebook-ийнхаа notification-ыг шалгасан чинь ой бүр юу вэ? Яг юу вэ? Бүр яг энэ юу вэ гэдэг дээр нь штэ би ч гэсэн хаяа YouTube-ийн бичлэгний комментуудыг уншаад юу вэ гэж боддог үе бас байдаг шүү. Юу солиороод байгаа юм бэ гэжтэй. Намайг одоо би ингэсэн гинэ. За би ингээд нэг бүр арай гэж нэг юм баг би гэдгээ нотлохоос наагур байж нэг 3 өрөө байр авлаа. Тэгсэн чинь тэр байрыг юу гэж ийн вэ гэсэн чинь өнөөдөр нэг юм шал авсан тухай рилээ оруулсан чинь намайг талбай дээр гарч жагссныхаа шагналыг аваад тэгээд тэр мөнгөөр жагссныхаа одоо шагналыг авснаа гэрээ тогтчуулаад тэг ингээд тэрийг ингээ хүмүүст харуулж ийн гинэ. Тэг бити солиороо заяа бити хуццгаа гэж одоо яг тэр хэлсэн хүмүүст хэлье. Уучлаарай. Яг үндэ амар уур хүрээд гомдоод байгаа болохоор амар юм эмоц гарч ирэх гээд шүү. Гэхдээ заяа миний орлого натлагдах бол бүр үнэхээр амархан заяа. Яагаад вэ гэхээр би нийтгээс 5 дахь өдөр хүртэл 9-өөс орой 6 хүртэл би офисын ажил хийдэг. Офисын ажил хийхдээ би баг удирддаг, бас юм хурхан удирдах албан тушаалд ажилладаг юм хүн. За, 2 дугаарт би ус шүүгч зардаг, би онлайн шоп ажиллаулдаг, би ийм хүн. 3 дугаарт би шинэ жил байгууллагын ой арга хэмжээ хурим, найр, юу гэдэг би бүх төрлийн арга хэмжээг хөтэлдэг би ийм хүн. За үүний дараа би төлбөртэйгээр байгууллагуудын рилүүдийг одоо PR маркетингийг би сошиалороо дамжуулж хийдэг ийм хүн. За тэгээд хамгийн наацхан жишээ заяа. Би нэг рилийг за 1.5-аас 2 саяын хооронд би хийдэг заяа. За тэгээд сүүлийн 2 жил би зөвхөн цалингийн орлогоороо амьдраад үлдсэн бусад энэ хөтөлтийн орлого, сошиалын орлого, за энэ онлайн шопын орлого гэд энэ орлогоудаа би цуглуусаар агаад би байр аваад ингээд тогтчулж байгаа байхгүй. За тэгмүүд миний зүгээр нэг байгууллагатай хамтарч хийсэн рилийг 1.5 саяар тооцоод сүүлийн 2 жил хийсэн миний байгууллагын одоо маркетингийг сурталчилж хийсэн рилийг тоолоод тэгээд үржүүлээд бодоод үзээрэй. За ингээд миний орлого натлагдсан заяа. Та нар хардах хүнээ очиж хардаарэ. Сэрдэх хүнээ очиж хардаарэ. Гоё хэлсэн, хардах хүнээ хардаа гэж гоё хэлсэн. Энд дэр жоохон пауз аваад сэтгэлээ хэлье гэж бодож байна. Одоо энэ жүжигчин болохоор ерөөсөн ямар ч ингээд нүүрэндээ фильтр ашиглахгүй шууд ингээд реалити нэг байгаа цараагаараа шууд ингээд ярьж штэ. Тэгээд тэр энэ нүүрний хилэмж юу хэлж ярьж байгаа тэ ямар ихтгэл төгссөн гэж хэлж байгаа. Гарын хөдөлгөөн энэ харваас үнэн гэдэг нь батлагдахаар байгаа ч угаасаа. Ийм хурц шийдэмгийн өөрийг илэрхийлнэ гэдэг бол угаасаа энэ бол үнэн байх магадлалтай гэсэн үг. Би бол угаасаа итгэж байна. Угаасаа энэ зоригтой, энэ нүдний харц, энэ нүүрний хилэмж, энэ биеийн хилэмж угаасаа үнэн гэдэг нь гарцаагүй. Хэрвээ өнөөдөр би MCS-ээс мөнгө аваад, элбэгт оржоос мөнгө аваад, өөр хинээс гэдэг мэдхгүй. Та нарын бодож байгаа хин нэгнээс мөнгө аваад за энэ дээр би бас нэг өөрийнхөө бодлоо хэлье гэж бодож байна. Энэ MCS-ээс мөнгө аваад, элбэгт оржоос мөнгө аваад гээд уулын залуучууд оюутныг огцруулах гэж бид нэр өөрсдийнхөө санаагаараа Монголд байгаа залуучууд маань талбай дээр чигсэн байгаа. Тэг үний үр дүнд оюутнууд болохоор ерөнхий сайдын асуудлыг хүлээлгэж өгсөн. Гэхдээ нэг зүйл бол одоо хүртэл шийдэгдэг байгаа шүү дээ. Орлогоо ерөөсөө нотлоогүй. Зүгээр л бүр өөрөө ч бүр ингээ уучлаарай тий. Би үнэхээр муухай харагдлаа гэд Япон солонгосын удирдагч шиг өөрөө хүслээрээ бол ажлаасаа гарч яваагүй. Оюутны сайд болохоор санал хураалтаар угаасаа орхиж явахаас өөр замгүй болоод ерөнхий сайдын суудлаа орхиж явсан байгаа. Энэ болохоор нэг сонь сэжиг төвлөмөр дээ. Яагаад тэр суудлаас тэ салахгүй тэгж их зуралдаад байсан. Тэгээд дээрэс нь MCS элбэгт оржоос мөнгө авсан гэж одоо хардаад байгаа нь айгүй сонь. Залуучууд бол өөрсдийнхөө санаагаар очиж жагссан шүү дээ. Тэгээд яагаад MCS элбэгт орж гээд
байгаа гэсэн чинь гэнт ингээд нөгөө талаас нэгсэн ухаан удаа аварья гэхэд нэг бас нэг хэсэг залуучууд ингээд мөнгөтэй ингээд чагсаал гэдэг нь угаасаа тодорхой болоод гараад ирсэн тий. Тэгин чи оюурд нь ерөнхийдөө 4-5 жил бараг 6 жил хийцэн үү. Тэгсэн хэрнээ тэр ухаан удаа гэдэг зүйлийг аварч чадахгүй тий. Яг ингээд гэнт ингээд суудлаасаа хогцрох болоод эхэлсэн чинь л одоо надаас өөр аврах хүн байхгүй гэдэг ингээд эхийн цагаан тагтаа шиг ингэж гарч ирээд за үнэхээр тэр одоо оюурнээс өөр аврах хүн байхгүй байх боломжтой юм болов. Оюун эрдэнэл зөвхөн тэр ухаан удгийг аврах гад байжсэн чинь эсрэг дээр элбэг дорч юм уу тэр MCS-ийн зүгээс эсвэл албаар тэр бэрийнх нь тэр тансаглалыг найзуудынхаа дундаас нь скриншот хийж аваад ингээд бидний дунд нэг бөмбөг шийдсэн гэсэн үг байхгүй юу? Онлайн дээр шууд бөмбөг шийдсэн. Тэгэл тэрийг нэг хүмүүс үзээл нөө оюун эрдэнэ чи ямар муухай ингээд. Үнэхээр аврах гад явжсэн чинь яг нөгөө талаас тэр оюун эрдэнэ бэрийнх нь тансаглалыг ингээд ард олонд ил болгоод яг ийм нэгсэн цаана ийм том үйл явдал болж исэн бол яах вэ? Тэгэглээгээд оюун эрдэнэ ихэн цагаан тагтаа болохгүй шүү дээ. Гэдэж уусан нь бол үнэн угаас орлогоо наталж чадаагүй ихийн цагаан тагтаа бол биш. Тэгэл оюурны талд бол зогсох хэцүү, бас MCS-ийн талд зогсох хэцүү. Нөгөө хоёр хэрэг биенийхээ харыг гайхна гэдэг шиг аль нь ялгаагүй хэрээл болчих гээд байгаа байхгүй юу? Айгүй хэцүү. Бид нар ингээд залуус ингээд сошиалд ингээд тавьсан юм бүр ингээд цаана алстаа ингээд бүр амар том ингээд төлөвлөгөөний нэг хэсэг болцсон. Тэдний мангар том тоглоомных нэг жижиг өчүүхэн хэсэг болцсон явж ийснаа бид нар мдээгүй байсан бол яах вэ? За үргэлжлүүлээд үзцгээе. Би орон байртай болоод тэрийгэ тогтжуулсан байсан бол би өнөөдөр гарч ирээд би бүр тэрийгэ харуулад ярьж чадахгүй тхүү. Өнөөдөр миний авсан энэ шал гэсэн чинь тооны зөвөр тэнцээ унт. Тийм шүү дээ ингээ гарч ирээд ярьж чадахгүй шүү дээ угаасаа. Би санжина энэ жүжигчин уянгаа бас нэг хэд хоногийн өмнө сарын өмнө ч илүү байр авахгүй зээлэнд ороод явж ийн гэсэн нэг постыг би бол харж исэн. Тэгэхээр энэнийг угаасаа тэгжтэй хүнээс мөнгө авлаа барьлаа. Надад бол энэ жүжигчин уянгаа бол угаасаа таалагддаг. Нэг тийм байгаа байдал царай төрхтэй нэг гой байгаа гараа гой шудраг. Нэг тийм хүмүүсийн өмнө нэг баг зүгөөд идэггүй надад санагддаг байхгүй юу. Тэгэхээр би бол энэ жүжигчнийг бол хүндэлдэг. Зүгээр унтчихдаг наасан маань нөхөө. Яг үндэ энэ шал заяа. Үнэхээр гоё шал байсан болохоор би авмаар байсан. Гэхдээ надад үнэтэй байсан учраас би сошиалор танаа маркетингийг хийж өгье. Гэхдээ танаа шал үнэхээр гоё чанартай юм байна. Та хэд бартер сонирх уу гэж би асууж агаад 50% би зүгээр нэг рил хийгээд өгөө. Би үнэхээр энэ гоё чанартай шалыг сурталчилж өгье. Би 50% бэлэн төлөлтөөр төлөөд өгөө. Би өрөөсөө амьдралаа ингэж л босгож байгаа. Би хиндэж гайвалаагүй. Би та нарын татврын мөнгөөс би юу ч аваагүй. Би өөрийнхөө потенциалаар өөрийнхөө амьдралыг босгоод өнөөдөр би орох оронтой болж байгаа шүү. Амьдрал хэцүү байна гэд талбай дээр орилоод байсан энэ нөхөн шагналаа ахиухан авчээ гинэ. Ямар гоё юм бэ те? Ийм үнэн байх, шудраг байх ийм гоё те. Бардам хэлж байгаа бас би та нарын татврын мөнгөөр яд энэ нүүрний хувирлыг харсан уу? Амьдрал хэцүү байна. Ажил их хийхин хэрээр, орлого их олохын хэрээр улсад өндөр татвар төлдөг. Өндөр татвар төлөх тусам би гороодог байхгүй юу? Би гороодог учраас би боож өгөх гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор би талбай дээр гарч би яагаад өнөөдөр 2 хүүхэдтэй гоё юм авч өгөх мөнгөөр тэр нэг хүний хүүхэд ингээ ямар ч ажил хийдэггүй байж, ямар ч тодорхой орлогогүй байж тансаглаж амьдарч байгаа юм бэ гэдгийг би тэрэн дээр л би ингээд дургуйцтай илэрхийлсэн би шаардлага тавьсан. Энэ бол маш зөв ясны шаардлага байх гэж бодож байна. Миний цэвэр ариун хөдөлмөрөөрөө хийсэн орлогоос хин нэгэн өөрийн давуу байдлаараа хулгай хийж байгаа бол тэр болохгүй гэж л би гарсан болохоос биш би хин нэгнээс мөнгө авснаа. Би тэгснээ тэрүүгээр амар байр авснаа. Тэрийгээ ингээ та нарт гаргаж ирээ ярихын гинэ. Үгүй. Миний амьдралын философи юу вэ гэхээр би залхуу биш хүнийг амьдрал шагнад гэдэгт л би итгэдэг. Хөдөлмөрсөөр байх юм бол хизээ нэгэн цагт амьдрал хувь заяа чинь чамааг олж хараад чам дээр үр ашиг нэрнэ. Чам дээр биш юм аа гэхэд үр хүүхдүүд дээр чинь тэр хөдөлмөрлсний чинь үр ашиг ирнэ гэдэгт л би итгэдэг. Миний цорын ганц итгэдэг зүйл бол тэр. Би тийм болохоор би ажил голохгүй идэг. Би бүх зүйлийг хийдэг. Гэхдээ би хинээс чулгаа хийдэггүй, би хизээч худлаа ярьдаггүй зэ. Би хэний ч мөнгийг хууль бусаар авдаггүй. Одоо ингэнэ. За чи яста ипотек гэхэд чиний байр чинь хитрхи том харагдаад байна гинэ. Би ипотек аваагүй. Би энгийн нөхцөлтэй орон сууцны зээл авсан. Тэр нь юу байсан бэ гэхээр би урьдчилгаа 30% би цуглуулж чадахгүй. Миний орлого хүрэхгүй.
Би хоёр хүүхдийн сургалтын төлбөр, энэ хоёр хүүхдийн өмсөж зүүх, идэж уух би хизээч чадахгүй. Надад цорын ганц хөрөнгө юу байсан бэ гэвэл миний ээжийн насаараа хөдөлмөрлөж ялгаагүй зээл төлж авсан 3 өрөө байр л байсан. Би тэр 3 өрөө байрыг урьдчилгаа 30% барьцаа тавиад үлдсэний нь би цалингийн орлого, за бусад татвар төлсөн хувь хүний орлогын албан татварын орлого тэднэрээрээ нотолж жагаад би энэ 94 м квадрат 3 өрөө байрыг би авсан. Би арай гэж авсан. Би хэдэн удаагийн банкны хурлаар орж иж би энэ байрыг авч чадсан. Тэгээ би сарын төлөлтөө ингээ бүр чардайж би арай гэж хийж байгаа. Гэхдээ би хажуугаар нь цуглуулсан 2 жилийн турш цуглуулсан 2 жилийн хоёр хадгаламжаа би цуцлаад би энэ байраа тохижуулсан. Яагаад би нэг дор ингэж тохижуулсан бэ гэвэл би 2 хүүхдэд дотрахыг хүсээгүй. Яагаад гэвэл 6 сарын 1 гэхэд миний байрны түрээсийн гэрээ дуусах байсан учраас би 2 хүүхдээ яг үндэ хоосон байранд шалаар нэг матрас гудас зулаад би байлгахыг хүсээгүй. Тийм болохоор би 2 жил цуглуулсан би бүх мөнгөө хадгаламжаа цуцлаад би нэг мөсөн байраа тохижуулаад би 2 хүүхдээ оруулж ирээд өнөөдөр тогтоодохтой амьдрий л гэж би бодсон. Тэнгуут намайг одоо чи талбай дээр гараад уйлан дуурайд исэн чи гоё л амьдрд юм биш. Чи өстө шантаж хийж олсон мөнгөөрөө чи гоё тогтсон байна гинэ. Бити өөрсдийнхөө тархитай адилхан ийм хямдхан юм бод заяа. Өнөөдөр та нар инфлюенсер, өнөөдөр та нар олонний танилуудыг гарч ирээд үгээ хэлсэнгүү, гарч ирээд үзэл бодлоо хэлсэнгүү. Та нар худалдагдсан штэ гэд та нар QR-танд хивэлж гаргаж ирээд талбай дээр хивэлж гаргаж ирж тавиад нүүрэн дээр нь гიშгдэг заяа. Өнөөдөр яагаад хинч гарч ирээд юм ярьж чадахгүй байгаа вэ гэвэл тодорхой хэсэг нь зүгээр мөрөөрөө байжгаад өөрсдийгөө буцаагаад ингэж хилмигдүүлж, ингэж гүтгүүлж, ингэж доромжлуулах үе гэж айсан айдастай байгаа учраас хинч талбай дээр гарч өөрийнхөө үзэл бодлыг хэлж чадахгүй байгаа. Тэнэг мангартаа, хойтлоо бодохгүй байгаа да. Үнэхээр амьдралдаа бачимдсандаа би гарч ирж ярьсан болохоор өнөөдөр та нарт ингэж хараалгуулж байгаа заяа. Гэхдээ бас магадгүй энэ хин нэг нь намаас ч юм уу нэг сонгуулийн ажилд оролцъё гэдэг чавс хаага хийгээлтэй нэг дунд оролцсон. Тэгээ яг яг тухайн хүний үзэл бодол нь бол тийм биш байсан. Тухайн одоо олонний танил хүний үзэл бодол нь зүгээр хаага гэж бодоод нэг дунд ч юм уу нэг юмд оролцсон чинь хааганыхаа ажлаасаа болоод хар нэр дагдаг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэрнгээсээ талбай дээр гарч чагсахаас айдаг ч юм уу те. Өмнө нь нэг хэдэн цаас хаа ингээд дуулцсан чинь тэрнээсээ болоод улс төрийн намын хэн нэгэн хүний хөл гар болцсон юм шиг ойлгогдсон. Чаавас тэр хүн болохоор зүгээр ажиллаа хийгээд цалингаа авсан байгаа байхгүй юу. Чи бол зүгээр сонгуулийн ажиллах уу зүйл байхгүй юу. Бид нар ч гэсэндээ оюутан байхдаа ч юм уу 10 жил байхдаа ч юм уу сонгуулийн ажилд яваал тараах материал тараагаал явдаг л байсан. Тэгээ тэрнтэй за ялгаагүй ч хаашиндээ тэг бүр ингээд улаан цайм энийг сонгоорой гэж хэлж байгаа болохоор тий. Тэгж хэлээд дуулж байгаа болохоор тий. Жохон ранк нь өөр боловч сонгуулийн л ажил юм л да. Та нар намайг өнөөдөр зүгээр миний тэр сая сүүлд тэр нэг шал авсан газрынхаа бартерт хийж өгсөн рилэн дээр юу гэж доромжлон гинэ уучлаарай. Миний зээлийн үлдэгдэл өнөөдөр стил 300 хэдэн сая хэвээрээ байгаа. Би сар болгон би бүр яаж төлөхөө мэдгүй би амар бачим амьдарч байгаа. Би зүгээр стонерээ бүр юм болгоныг хийж, ажил болгоныг хийж би хагас бүтэнсэнгүй хүүхдүүдийнхаа дэргэд байж чадахгүй хөдөлмөрлөж байгаа тулдаа би байрныхаа лизингийг төлж байгаа шүү. Би энийг бүр бардам хэлнэ. Би хизээч хүнд ч худалдагдаж байгаагүй заа юу. Бардам хэлнэ гэдэг чинь л гоё байгаа юм да. Ер нь олонний танил хүмүүс ер нь хинч гэсэн гоё юм гоё бардам гоё шудрагл амьдрмаар байгаа юм да тий. Атаархаа шээс чинь гоочгоод байгаа бол гарч ажил хий гэж хэлий. Үндэ надад бүр no words бүр үнэхээр хэлэхүүг алга. Бүр амар муухай нөгөө дэлгэр мөр хаахын лайвны хэсгийг тасалсан байдаг штэ. Та нар ямар муухай хүмүүс вэ? Энэ удаа бүр үнэхээр гомдлоо гэдэг шиг нэрэ. Дараа миний ямар ч зэвүү хүрсэн байсан би гарч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс үнэхээр айж байгаа нөхцөл байдал дээр л ирж байгаа байхгүй. Яагаад үг гэхээр би ингээ гараад юмаа ярьдаг. Би үнэхээр болохгүй байгаа юмыг шүүмжилдэг. Эргээд би гүтгүүлдэг. Эргээд би троллуудад дайруулдаг, би доромжлуулдаг. Хизээч хин чиний хүсгүүд хүү. Үндэ би одоо ингээд намар ингээд баг охин маань сургуульд орно, том 4-р ангид орно. Багийнхан сургуулийн төлбөрийг би одоо хүртэл цуглуулаагүй. Одоо чинь 6 сар гэхээр 8 сар төлбөрийн төлөх ёстой гэхээр надад 2 сар байгаа байхгүй. Би энэ хооронд би яаж төлөхөө би мэдэхгүй лээ. Гэхдээ би ажиллаж байгаа тохиолдолд арга нь олдох байх гэж бодоод би ингээл байж гин.
Болохгүй бол би амралтаа авахгүйгээр ажиллаад амралтынхаа мөнгийг урьдчилж аваад за тэгээд аппликейшны зээл аваад 50% төлөөд жилийн тал ороход түр гуйж агаад 12 сард шинэ жилийн халтурууд орж ирэхээр хөтөлтөө хийж агаад тэрнээс олсон мөнгөөрөө үлдсэн төлбөрийн төлнөө гэдэг нэг ийм л харанхуй бодол надад яг үнэндээ байгаа байхгүй юу? Яг л өөрийнхөө яг тархин дотор байгаа төлөвлөгөөг л ярьж штэ угаасаа. Хин чин амьдралд ядарч байгаа юу? Ядарч байгаа. Гэтэ яагаад биднийг ажилласаар байхад чин шударгаар хөдөлмөрсөөр байхад энэ төр зэсэг ингэж ядрааснаа хин нэг даргын хүү ихнэртэй найз охиндоо зүгээр л бидний татврын мөнгөөр цүнх аваад өгч байгаа юм бэ гэдг нь надад новшин байсан болохоор би талбай дээр гарч чагссан. Тэгснэ одоо намайг зүгээр оюун эрднийг шантаж хийсэн мөнгөөрөө чи гой байр авсан байна гинэ. Бити хуцал гэж хэлье. Би хизээч өөрийгөө юм муухай хүмүүсийг хараадаг лайв хийдэг ихч болно гэж бодоогүй. Гэтэ үнэхээр ийм хийхээс өөр аргагүй болд юм байна. Яагаад үхээр би зүгээр үгээ хэлснийхаа төлөө гүтгүүлээд байгаа байхгүй юу? Гэтэ миний орлого бол амар амархан нотлогдсон штэ. Одоо миний ингээд зээлийн үлдэгдэл гээд тэр ингээд банкны апп руу орохоор ч ингээд доор нь харагдсан юм билээ штэ. За таны хэрэглээний зээл, таны цалингийн зээл, таны орон сууцны зээл гэд 3 зээл надад байна. Тэгээ би ингээд энд эндээс гуйхын гуйгаад, авахын аваад, бартераар хийх нь хийгээд ингээд бүх юмаа би чин шударгаар өөрөө хийгээл явж байгаа. Тэгэхэд та нарын төлсөн татвар руу бүр ингээд улаан цагаан гараа оруулж ирээд бүр ингээд хулгайлаад аваад гараа явж байгаа хинтээ ч юу ч ярихгүй ээжиж эцээс өнөөдөр зүгээр ажиллаа хийгээ явж байгаа хоёр хүүхдээ ээж рүү та нар дайраад яахав дээ нэрээ бүр навшимаа тийш дээ чаваас тэгж муухай хардаад муухай комент бичээд байгаа хүмүүс болох хэрэгтэй Тэг би шал мөнгөгүй юм байж ядчих юм гудамжнаас би юм нохоо өргөж авсан заа юу. Энийг ингээ энэ араа ингээ хөвтөж байна. Манай нохоо ингээд үржүүлэхэнд байсаар байгаад ингээд зүгээр ингээд торноос гадуур ингэж байж мэдгүй хөрхийн амтан тэгээд зайлвал бас л нэг юм зовлон нэгт ингээд эмхтэй амтнаа л ойлгоно гэл нэг юм нохоо мохоо авцсан. Өөрөө өөрийнхөө амьдралд ингээд ажил удаал завлуу удаал энэ гэрээр нэг баач хийгээл. Тэгэл ингээл миний амьдрал ийм л байна. Одоо мэдгүй одоо хин надад мөнгө өгөөд хин намайг байртай болгочод байгаа. Би өөрийгөө л байртай болгосон. Би өөрийгөө л мөнгөтэй болгодог. Би ийм л хүн. Навшмаа нэрээ. Ямар гоё бардам юм бэ те. Ингиж гоё өөрийнхөө босгосон, бүтээсэн, байгуулсан зүйлийг бардам хэлж ярина гэдэг чинь л өөрөө зөв шудраг байгааг илэрч штэ. Өнөөдөр урлагийн зарим нэг хүмүүс хэдэн ингиж гоё шудраг ингэж хэлж ярьж чадах вэ гэдгийг нь бас сонь. Цаг хугацааг ухраагаад бодоод үзэхэд жүжигчин цогтоо бас жигсэн. Тэгээд жигснийхаа дараа их мөнгө авсан гэж үздэг те. Ер нь тэгэл өгцөн жүжигчин цогтоо сошиалаас алга болсон штэ. Эхнэртэйгээ хамт айгу рил бичлэгнүүд хийгээл сошиал ертөнцид маш идэвхтэй байдаг байсан бол яг өмнө жигсаал хийгээ жигсаалаас хойш ер нь гэнт сургаггүй тагчиг болсон шүү дээ. Тэрийг бол би мэдгүй авсан ч гэж магадгүй аваагүй ч гэж магадгүй. Энэ жүжигчин уянгагийн кейс дээр болохоор би энэ нүүрний хувирал, энэ биеийн хилэмж, энэ нүдний харцыг нь хараад би бол угаасаа итгэж гин. Үнэн шудраг хүн ийм бардам өөрийгөө ингэж хэлэх чадвартай байна шүү дээ. Энэ бичлэгийг үзэж дуусаад жүжигчин уянгагийн ярьсан хэлсэн бүгдийг ингээд ойлгоод энэ хүний өмнөөс ингээд дотор онгоогоод айгуугаа сайхан болчлоо. Үнэн шудраг байна гэдэг чи ямар сайхан юм бэ те. Өнөөдрийн бэлтгэсэн миний бичлэг энд хүрээд өндөрлж гин. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бичлэг маань таалагдвал лайк дараарай. Тэгээ хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас Instagram-ыг маань дагаарай. Баяртай.